За сайн уу манайхаа бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаараар 2024 онд Лаос улсад гарсан нэгэн хэргийн талаар ярьж өгөхөөр бэлтгэсэн байгаа. За ингээд шууд дугаартаа орцгоё. Холли Бянко Джонс нар нь 2005 онд Австрали улсад төрсөн 2024 онд ахлах сургуулаа Мельбурний зүүн өмнөд хэсэгт байрлах сургуулийг сурч төгссөн юм байна. Охтуудаа багаасаа найзалсан, адал явдал дуртай, нийгмийн ажилд идэвхтэй, найз нөхөд гэрийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлэх дуртай охтууд байсан. За 2024 онд ахлах сургуулаа төгсөөд их сургуульд элсэж орохынхоо өмнө зүүн өмнөд Азаар аялах хүсэлтэй байгаа гэдгээ гэрийнхэн давал хэлсэн. За эцэг эхчүүд нь ч гэсэн зөвшөөрөөд охтууд аялалдаа гарсан байна. 24 оны 11 сарын дундуур охтууд Лаос улсад бол ирсэн. За Лаос улсын нийслэл Вьентнамаас ойролцоогоор 2 цаг орчим явж хүрдэг. Ван Винг гэх нэг жижигхэн хотод болохоор очсон байна. За тухайн хот нь бол аялал жуулчлалаар Лаос улсыг зорьсон зуулчдын дунд нэлээдгүй алдартай. Голын яг хажууханд байдаг юм хот учраас зуулчид айгүйх очих дуртай. За нөгөө төгөөрх юм бол шоу цэнгэний газар маш ихтэй. Ер нь бол байнга ингээд шоу цэнгэн бол болж идэг юм газар байна. За Лаос улсын хувьд гэх юм бол одоо аялал жуулчлалаар бол хөгжсөн, байгалийн гайхамшигаараа бол алдартай. Хятад, Вьетнам, Тайланд, Мьянмар гэсэн улсуудаар бол хиллэгддэг. За 7.7 сая хүн амтай юм улс байгаа. Охтуудаа цагийг зугаатай өнгөрөөж, за эцэг эхтэйгээ бол байнга холбогдож, өөрсдийнхөө захим хуудасаар аяллахын талаар бусадтайгаа бол хуваалцдаг байсан, байнга стори хийх. Охтууд Ван Винг гэх жижиг хотод очоод, Nana Backpacker гэдэг хостелд бол буудалсан. Тухайн хостелийнхэн зүгээс тэрхүү одоо хостелд ингээд буудалж байгаа бүх зуулчдтай зориулаад орой ингээ үнэгүй шот тарааж байгаа гэж зарыг одоо тавьсан байсан. За ингээ охтууд тухайн орой гээд үнгүү шот бол ууж эхэлсэн байна. Тэгээд үжиг оройг маш зугаатай айгуу гоё хөвгөлтэй бол өнгөрөөсөн. 2024 оны 11 сарын 13-ны өдөр охтуудаа буудлаасаа гараад чек аут хийж байх үедээ би энэ удаа гинтхэн эвгүүрхэд нэлээд муудаж эхэлсэн байна. Тухайн одоо буудлын хүмүүс охтуудын бие нэлээд муудаж эхэлсэн учраас яаралтай төрийн тусламж бол дуудсан. За тухайн өдөр болохоор эмнэлэгт шууд хүргэгдсэн байна. Эмч нарын хэлснээр охид магадгүй одоо метанол гэх үхлийн аюулт хүргэх химийн бодистой согтууруулах ундаа хэрэгэлсэн байна гэсэн оншиг бол тавьсан. За охтуудыг яаралтай одоо Тайландын Бангкок хот руу том эмнэлэг рүү одоо авч явах шаардлагатай болсон. Охтын бие маш муу хүнд байгаа гэсэн мэдээллийг гэрээхэнд нь мэдэгдэх үед эцэг эх нь бол сандран Тайланд улсад бол ирсэн. Харамсалтай нь охид нэг өдрийн зайтай одоо ямар ч эмчилгээ авч чадалгүй нас орсон ба. За охтуудын байрлаж байсан Nana Backpacker хостелийн зүгээс тухайн орой одоо ойролцоогоор 100 зочдод үнэгүй шот тараасан гэсэн мэдээллийг цагдаа нар бол олж авсан байгаа. Гэхдээ уг одоо хостелийн менежер томоох одоо мэдээллийн агентлагт ярьснаар өөр зочдоос одоо хорцсон тохиолдол ерөөсө гараагүй. Тийм учраас манайхтай бол ямар ч холбоогүй гэсэн зүйлийг бол ярьжсэн. Гэхдээ охтуудын араас хид хідэн зуулчид одоо нас барсан тохиолдол гарсан байгаа. Тухайн одоо буудлын менежер болон хид хідэн хүнийг бол цагдаа нар байцаалт авахын тулд саацуулах шаардлагатай болсон. За мөн онлайн захиалгын агентлаг болох Hostel World одоо мэдэгдэлтэй Nana Backpacker хостелийг өөрийн платформоос одоо хассан. За тийм мөн Ван Винг гэх тухайн одоо хотын ойролцоо бүс нутагт байгаа. За тийм Hostel World гээд агентлагаар үйлчлүүлсэн. За мөн энэ Nana Backpacker гээд хостелд буудал авсан бүх зуулчдад тухайн мэдээллийг хүргэсэн гэсэн мэдээллийг тухайд бол гаргаж ирсэн байна. Дөрвөн зуулчин яг ижилхэн хостелд яг ижилхэн согтууруулах ундаа хэрэглэснийхаа улмаас нас барсан гэсэн бас харамсалтай мэдээллийг тухайд бол гаргаж ирсэн. Метанол гэж яг одоо юу вэ? Охтуудад яг юу тохиолдсон байж болох вэ гэдэг талаар товчхон мэдээлэл хүргэе. Метанол гэдэг нь болохоор аж үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодис бөгөөд антифриз болон шил арчигчийн шингэнд одоо агуулгаддаг юм химийн бодис байгаа. За хүнсний хэрэглээнд бол мэдээж ерөөсөө зориулагдаагүй. Бага хэмжээтэйг уухад эрүүл мэндэд хүн дээр нөлөөлдөг. За метанол агуулсан гар хийцийн одоо архинаас хитгэн хундгыг уухад амь насанд одоо аюултай ийм химийн бодис байт юм байна. Метанолын хувьд бол архитай нэлээд ижилхэн харагддаг, амтагддаг. За эхний нөлөө нь бол уусны дараа тийм согтож байгаа юм шиг мэдрэмжийг бол төрүүлдэг. Гэхдээ бас дотор одоо маш ихээр муухайрдаг. Харин хэдхэн цагийн дараа гэхэд бие дээр нь бол шууд илэрдэг. Учир нь хэм бол нөгөө бие махбод ч гадагшлуулах тэр үйл явцдаа тухайн тэр нөгөө хор нөлөөнд биеинд задраад үхлийн аюулт одоо хүргэдэг ба. Метанолыг яагаас согтууруулах ундаанд хэрэгэлдэг вэ гэхээр нэгдүгээр хэм бол маш хямдхан амархан олддог учраас хууль бусаар одоо согтууруулах ундаа үйлдвэрлэдэг хүмүүс ашигладаг иймэрхүү тохиолдлууд маш их гард юм байна. Ялангуяа одоо зүүн өмнөд Аз хяналт маш багтаа учраас иймэрхүү төрлийн гэмт хэрэгүүд бол маш их гардаг. Тэгээ буцах ямар ч эзэн байхгүй. Хин хийсэн нь хаана хийсэн нь ерөөсө тодорхойгүй. Татвараас зайлсхийхийн тулд зарим одоо согтууруулах ундаа хийдэг энэхүү компаниуд метанолыг тухайн одоо архиндаа хийгээд за ингээд ерөөсөө уухад тохиромжгүй, худалдаанд гарах тохиромжгүй гэсэн
тиймэрхүү одоо баримт бичгээр гар үсэг зурсны дараа татвараас зайлсхийгээд гэхдээ цаагаараа одоо худалдаалдаг иймэрхүү гэмт хэрэгүүд бас гард юм байна. За метанолын хордлогыг тайлахын тулд хэд хэдэн арга барилыг бол ашигладаг. За нэгдүгürt бол шууд эмнэлэг рүү явах шаардлагатай. За эмийн эмчилгээ хийлгэх, цусыг цэвэрлэх эмчилгээг бол хийдэг. За зарим тохиолдолд болохоор этанол гэдэг ууж болдог спиртийг ашиглаад метанолын задралынх нь процессыг нь саатуулж тийм эмчилгээ бас хийдэг. Энэхүү эмчилгээнд болохоор мэдээж нэлээд хүнд эмчилгээнд орд юм байна. Баш хурдцтай мэрэгжлийн эмчээр хийлэхгүй болвол энэ нь бас өхлийн одоо аюул нэм хүргэх аюултай байт юм байна. За энэхүү хэрэг гарсны дараа The Nana Backpackers хостелийн ажилчид менежер эзэн гих 23-аас 44 насны 8 хүнийг болохоор саатуулсан. За тухайн буудалд ажиллаж байсан ажилчид бүгдээрээ Вьетнам улсын иргэд байсан юм байна. Охидын одоо болон бусад зуулчдын хордож амь насаа алдсан хэрэгт бол ямар ч холбоогүй гэж өөртөө бол мөрсөөр байсан. Тухайн тэр одоо хостелыг бол хаагаад зочид буудал, хостел буудал захиалдаг бүх платформудаас тухайн одоо энэ хостелыг бүр мөсөө тассан ба. Тэгээд зуулчдын өвхөлтэй холбоотой гэгдэх хостелоос бол ямар нэг мэдээлэл одоо хүртэл ингээд ирээгүй. Лаос болон Тайландын цагдаа нар одоо ингээд энэ хэрэг дээр ажиллаж байгаа гэснээс өөр ямар ч зүйлийг гэрийнхэнд нь бол хэлээгүй байдаг. Тэгээ ойролцоогоор одоо 1 жил болж байгаа ч гэсэн энэхүү хэрэг дээр хэн ард нь байсан, хэн юм хууль бус зүйл хийгээд яваад байгаа ямар ч хүнийг саатуулж барьж болж чадаагүй. Зарим их сурвалжийн мэдээлэлээр тухайн энэ The Nana Backpackers гэдэг энэ хостелийн хаасан ч гэсэн өөр нэртэйгээр гэхдээ эзэн нь одоо яг ижилхэн үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн мэдээлэл гарсан байсан. За Лаос улсын засгийн газрын зүгээс тухайн үед хэрэглэгдсэн гэж сэжиглэгдэж байсан Tiger Vodka, Tiger Whisky зэрэг архийг худалдагыг бол хориглосон. Австрали, Их Британи, Америк зэрэг олон улс өөрсдийнхөө иргэдтэй Лаос улсад худалдаалагдаж байгаа хямдхан согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг онцгойлон анхааруулсан байна. Метанолын хордлого зөвхөн Лаос улсад гэлтгүй зүүн өмнөд Азийн олон оронд одоо гардаг асуудал байгаад байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг нь маш олон аялагчдад үлдээс одоо том сургамж болсон байгаа. Гэхдээ зөвхөн одоо 2024 онд л болоод өнгөрсөн асуудал ерөөсөө биш. Одоо хүртэл ийм төрлийн гэмт хэрэгүүд зүүн өмнөд Азад өчнөөнөөрөө гарч байгаа. Тийм учраас манай монголчууд сүүлийн жилүүдэд маш олноороо зүүн өмнөд Азийг зорж одоо аялж байгаа. Цогтууруулах ундаа болон ундааны төрөл хэрэглэх гэж байгаа болвол битүү шошготой за тэгээ албан ёсны брендийнх нь цогтууруулах ундаа болон ундааг хэрэглээрэй гэж зөвлөе. Үнгүй өгсөн эсвэл с ิจ гтэй хямдхан одоо ундаа болон цогтууруулах ундаанаас татгалзаарай. Тэгээд хэрвээ зүүн өмнөд Азад ч юм уу энэ тэнд та аялаж явж байгаад талаар уух юм уусны дараа таны дотор муухай оргих, хараа муудах зэрэг шинж тэмдэг илэрх юм бол заавалчгүй эмнэлгийн тусламж аваарай. Зарим тохиолдолд хүмүүс нөгөө жоо согтох мэдрэмж өгж байгаа юм байна. Хэд хоногийн дараа зүгээр болчих хаа гэд зүгээр өнгөрөөждөг. Гэтэл нөгөө хэд хоногийн дараа гэд орхисон зүйл маань сүүлдээ ямар нэгэн байдлаар таны эд эрхтнийг өвчлүүлэх ч юм уу муу сөрөг дагавар өгөх тэмдэг үрдэн гарах боломжтой учраас шууд одоо эмнэлэг рүү яваад хорлого авсан үгүүд гэдгээ бас шалгуулах шаардлагатай байх нэ. Бид зэрэг найз нөхдөөрөө аялж явах тохиолдолд шоу цэнгэний газраар орох ч юм уу за цогцруулах ундаа хэрэглэх тиймэрхүү тохиолдлууд бол зөндөг гарна. Болгоомжтой байхад бол ерөөсөө илүүдэхгүй. За ингээд энэ удаагийн дугаараа хүүгээр өндөрлөж байна. Та бүхэн маань юу гэж бодсноо хүсвэл комент хэсэгтээ хуваалцаарай. За тэгээд та хэрвээ аялах байгаа болвол болгоомжтой өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж аялаарай гэж хүсье. За ингээд дараагийн дугаараар удахгүй уулзцгаая. Түр баяртай баярлалаа.